Эрэгтэй хүн юм байх хэвээр, эмэгтэй хүн байх хэвээр. Би хүлээгээл тэр хүлээлт хизээч биелэхгүй бол яах вэ? Нэг л их хүндлэл хүлээгээл байгаад байдаг. Тэг хүндлэл нь юу юм гэхээр бодож яснаа. Хоолныхон дийжиг өгөх. Тий. Хог гаргаж хаяхгүй байх. Жишээ нь зайлшгүй гэрт өмхөрцөн байгаа хогийг орой баахан октооттай их нэртэйгээ амьдэрдэг шөнийн 12 цагт 10 настай охиноороо гаргаад хай. Хаюул гэвэл өнөөдрийн нийгэм тохирох юм уу? Яг тэгвэл эрэгтэй хүн хог хайж болохгүй гэвэл тохиромжтой юу? Эрэгтэй хүн дандаа хүнд юм өрөх ёстой гэсэн чи эрэгтэй хүн нурууны өвчтөй байвал яах вэ? Тэр хүнд юм өргөсөөр л байх ёстой юу? Тухайн гэр бүлд бүр тухайн нөхцөлд хүртэл өөрчлөгдөж болно. Тэр дүрм журм хүртэл. Гэтэл биднээс гаднаас нараад нэг төвшин ч нөр хийдөө. Эхнэрээрээ хүнсээ зөлгөөл явж идэг юм байна шүү дээ. Гэт ойлгох чинь те. Нийгмийн хөвшмөл саяны хэлээд байгаа шиг ийм ойлголт нь биднээс багтаж шингэх гэж хит их оролдох юм бол аюултай. Багтаж шингэж чадахгүй бүх тэр дүрм журмд хөвшмөл ойлголтод биднээс бүгдээрээ багтаж чадах.